Орим төргөө үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Авилга улмаас иргэд хохирж байхад хариуцлага тооцоогүй ерөнхий сайдыг улс төрийн хариуцлага хүлээхийг ардчилсан нам шаардлаа. Орсын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо боллоо. Америкийн нэгдсэн улсын Ираны талууд 2 дахь өдрөө харилцан цогт өглөө. Америкийн нэгдсэн улсын инфляци сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрлээ. Тайваны айрам Хаймерс хөдөлгөөнд пуужингийн системийг анх удаа галан туршив. Умард Ирландын иргэд цагаач дэсрэг тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байна. Улсын хурлд гарчилсан намын бүлэг өнөөдрийн 4:11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын хурлд гарчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл болон улсын хурлын гишүүн Эрдэнэболд нар улс орны эдийн засгийн нөхцөл байдал, авилга болон татварын бодлогын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ардчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл засгийн газрыг авилгатай тэмцэх ажилд идэвхгүй хандаж, авилгын хэрэгүүдийг хариуцлага тооцохгүйгээр албан тушаалын 8-аар замхруулж байна хэмээн буруутгалаа. Тэрээр ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж, Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн бүгд ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурхаар болсныг мэдгдсэн юм. Мөн эдийн засгийн өнөөгийн хямралыг даван туулахын тулд нөт галийн татвар, Хуамын орлогын албан татвар зэрэг 5 төрлийн татварыг 5% болгон бууруулах 5 бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Нэмэгдсэн уртын албан татварыг 5% болгох ёстой гэдэг энэ эдийн засгийн шинжилгээний бодлогыг заавал ардчилсан нам хэрэгжүүлэх ёстой, ардчилсан нам засаглаж энийг хэрэгжүүлэх ёстой гэдэг үндслэл гаргаж байгаа. Гайлын татвар 5% болох ёстой. Хэдийгээр одоо тгээс 40% хооронд гайлын татвар байдгийг ардчилсан нам гайлын татварыг 5% болох ёстой гэж үздэг. Хуамын орлогын албан татвар дотроо цалингийн орлогын албан татварыг дээд хэмжээнд 5-аас хэтрэхгүй байх ёстой гэж үзэж байгаа. Одоо 15-20% хүртэл байгаа. 4-5 дугаар татварууд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой нуугдал ашгаа авч шинээр хөрөнгө оруулах зэрэг татваруудыг дахин хөрөнгө оруулалтыг дэмжсэн, ажлын байр бий болгохыг дэмжсэн татваруудыг 5% болгох зэрэг 5-5-ийн бодлогыг ардчилсан нам бодлогын баримт бичгийн хувьд өрчлөсөн байдлаар бэлэн болгож одоо хуулийн төслүүдийн төвшөнд бэлдэж эхлэх юм ажил хийгдэж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Улсын хурлын гишүүн Эрдэнэболдын хувьд орон нутгийн иргэд авилга, хулгай, эрх баригчдын удаан үргэлжилсэн буруу бодлого туйлдж бухимдалтай байгааг онцоллоо. Тэрээр сүүлийн 5 жилд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн 78-аас 132%-аар огцом өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс унсныг тоон баримтаар нотлон харуулсан юм. 10 жилийн өмнөх 4 кг махыг худалдан авах чадвартай байсан 26 мянган төгрөгөөр өнөөдөр 980 г мах авах хэмжээнд хүртэлд орцныг бодит үзүүлэнгээр тайлбарлаж, арт түмэн хоосон ястаа үлдэх аюул нүүрлээ хэмээн анхааруулсан юм. Тиймээс 6 дугаар сарын 21-нд болох нөхөн сонгуулиар энэхүү буруу тогтолцоонд иргэд дүнгээ тавих цаг болсныг тэрээр уриаллаа. Та бүхэн мэдж байгаа ордны гадаа ахмадууд маань тэтгэврийг сая 500 болгооч гэд өдөр шөнөгөө чагсаж байгаа. Ордны зүүн талд болохоор дарга албан тушаалтнуудтай хариуцлага тооцооч гэд байнга зогсож байгаа. Үнэхээр энэ бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс энийг мэдрэхгүй байна. Тэг учраас Ардчилсан нам өнөөдрийн 4:11-ээр үнийн өсөлтийг бодитоор нь харуулах гэж баталгаавч. Бүгдээ энийг бодит байдлыг харъя. Зөвхөн жишээлбэл богийн мал, хоньны махан дээр ингээд жишээ авъя. 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. 2021 он хэмжээ нь яг ингэж багасж байгаа байхгүй юу? 2 кг болж байгаа. Одоо 2026 онд 26 мянган төгрөгөөр 980 г мах худалдаж авч байгаа. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол, эрх баригчид популизм хийсээр байх юм бол, сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол бид нар яг үгээр хоосон ястаа үлдчих. Монголын ард түмэн ястаа үлдчих. Энэ бол бодит байдал юм аа. Ардчилсан нам ийхүү эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж, татрын шинжилэлээр дамжуулан эдийн засгийн хямралыг даван туулах гарцыг санал болголоо.
Оросын албаны улсын үндэсний баяр болох Оросын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотно боллоо. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол улсын их хурал болон засгийн газрын гишүүд, яамт, агентлагийн төлөөлөгчдийг Оросын албаны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүлээн авсан юм. Оросын өдөр нь тус улсын орчин үеийн түүхийн шинэ эргэлтийн цэгэгддэг. Баярын түүхийг зөвхөл 1990 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Зөвлөд социалист бүгд найрамдах холбоод Орос улсын ардын депутатуудын анх дугаар их хурлаас Орос улсын тусгаар тогтнолын тухайглыг баталж байжээ. Энэхүү түүхэн баримт бичиг батлагдсанаар Орос оронд иргэний нийгэм, ардчлал, зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоо бүрэлдэх суурь тавигдсан байна. Яг нэг жилийн дараа буюу 1991 оны 6 дугаар сарын 12-нд Оросын түүхэнд анх удаа бүх ард түмний шууд санал хураалтаар анхны ерөнхийлөгчийг сонгож байсан төвтэй. Улмаар 1992 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор үндэсний баяр болгон тэмдэглэж 2002 оноос Оросын өдөр хэмээн албан ёсоор нэрлэх болсон байна. Ард иргэд болон Оросын албаны улсын иргэд баяраа тэмдэглэж байна. Манай хоёр орон бол мөнхийн хөршүүд олон жилийн туршид хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн. Энэ жил Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн болж байгаа. Энэ хүрээнд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Монгол улсын парламент болон Оросын албаны улсын парламент хооронд маш идэвхтэй үйл ажиллагаануудыг явуулдаг. Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцсон нийтдээ 40 гаруй төлөөлөгч нар оролцсон ихэнх нь бизнесийнхэн байлаа. Тэгээ энэ хүрээнд 14 чухал уулзалтыг шадар сайд өөрч өгөөсгчлээд манай Монголтой маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын оролцоотойгоор уулзалтуудыг хийж харилцсан үр дүн гаргасан ийм олон үйл ажиллагааг илүү хурдтай шийдвэрлэх ийм боломжийг нээж өглөө. Орос орон монголчууд хизээний дотн сайхан харьцаатай явж ирсэн. Бид дээхнүүдээ ах トゥ угийн найрамдал гэж ингэж ярьдаг байлаа. Ингэж хэлэхэд өнөөдөр ч буруутах юм байхгүй. Манай хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн өндөр дэд хэмжээний ийм харилцаа тогтсон. Харилцан айлчлалууд тогтмол хийгдэж байна. Их том баяр ёслон бид хамтарч шийдэг. Өнгөрсөн жил бид агуу их орны дайны ялалтын 80 жилийн ог бас их сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ баярыг тохиолдуулаад Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас бас монголчуудад хүндэтгэл үзүүлж хүндэтгэн хүлээж авч байгаа нь бас энэ сайхан найрамдал нөхөрлийн илэрлэл гэж би хувьдаа бодож байна. Дан Оросын холбооны улсаас авч байна. Нэвтрүүлгийг үзэж хар сонсож байгаа хүн бүхэнд бас энэ найрамдал хамтын ажиллагааны энэ чухал өдрийн баярын мэндийг хүргэж амжилт бүтээл сайн бүхнийг хүсэж байна. Өнөөдөр Оросын ард түмэн энэхүү баярыг эх оронч үзэл, үндэсний эв нэгдэл, олон үндэстний соёлын олон янз байдлын бэлэгдэл болгон тэмдэглэдэг байна. Хуулийг тавчаар булангийн өнгөрсөн дугаараар бид улсын хурлаар хэлэлцэгдэх гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслөөс гэрлэлтийн гэрээний эргэн тойронд эд хөрөнгийн харилцааг хэрхэн соёлтойгоор зохицуулах хуулийн зохицуулалтыг тайлбарласан. Тэгвэл өнөөдөр хүүхдийн тэтгэлэг тогтоох шинэ журам болон албан ёсоор гэрлэлтэд бүртгүүлээгүйч хамтран амьдрагчдын эрх зүйн үр дагаврын талаарх гол өөрчлөлтүүдийг тайлбарлах болно. Өнөөдөр манай нийгэмд гэр бүл салалтын дараа хүүхдийн тэтгэлэг хангалттай хэмжээнд тогтоогддоггүй. Хүүхдэд тижээн тэтгэх үүргээс зогтдог, мөн албан ёсны бүртгэлгүй хамтран амьдарч байгаа цасны дараа эмэгтэйчүүд болон хүүхэд хохирж үлдэх тохиолдол их гардаг. Засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд үнийг амьдрал нийцтэй хүүхдийн эрхийг нэгдүгээр тавьсан байдлаар цоо шинээр томьёолжээ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн хэмжээгээр буюу маш багаар тогтоодог. Тэгвэл шинжилсэн найруулгын төслийн 7 дугаар бүлэгт энэ тогтолцоог оронгоор нь өөрчилж байна. Шинэ журмыг маш энгийнээр 3 өнцгөөс тайлбарлая. Шинэ хуулийн төслийн 46-гийн 1 зааснаар хүүхдийн тэтгэлгийг зөвхөн амжиргааны доод түвшинээр хязгаарлахгүй. Тухайн хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэнд, дуул нисэгц, хоол хүнсний хэрэгцээнд тулгуурлан эцэг эхийн орлогын хувь хэмжээтэй уялдуулан шүүхээс уян хатан бодтой тогтоодог болох юм байна. Мөн тэтгэлгээс зүхтах боломжийг хаасан байна. Хуулийн төслийн 48-ийн 3-т тусгаснаар тэтгэлэг төлөгч итгээд орлогогүй гэдэг шалтгаанаар хүүхдийн мөнгнөөс зүхтах боломжгүй болж байна. Хэрвээ албан ёсны орлогоо нуун дарагдуулсан эсвэл ажилгүй байгаа бол шүүхээс түүний хөдөлмөрийн чадвар хөрөнгө чинийг харгалзан тэтгэлгийн хэмжээг тогтоох ба албадан хөдөлмөр эрхлүүлж орлогоос нь судгах хүртэл арга хэмжээ авах юм байна. Хуулийн төслийн 49-ийн 6 зааснаар тэтгэлэг төлөгч нь
Сар бүр бэлэн мөнгө өгөхийн оронд хүүхдийнхээ нэрээр үл хөдлөх хөрөнгө, орон сууц шилжүүлэх эсвэл сургалтын төлбөрийг нь ирээдүйд шууд төлөх зэргээр хүүхдийн тэтгэлгийг хөрөнгөөр орлуулан урьдчил шийдвэрлэх эрх зүйн зохицуултыг мөн нээж өгөх зохицуулт оржээ. Шинэ хуулийн төслийн нэг чухал зохицуулт нь хамтын амьдралын эрх зүйн үр дагаврыг хуульчилсан явдал юм. Манай нийгэмд гэрэлтэй батлуулалгүй олон жил хамт амьдарч дундаасаа хүүхэд төрүүлсэн хосууд олон байдаг. Одоогийн хуулиар тэднийг гэр бүл гэж үзэхгүй байснаас болж хамтын амьдралдаа цэг тавихад эд хөрөнгө болон хүүхдийн эрхтэр асар их маргаан үүсдэг. Хуулийн төслийн 3 дугаар бүлгийн 21-р зүйлд гэрлэлттэй адилтгах харилцааг дараах байдлаар тодорхой зааж өгчээ. Хуулийн төслийн 21-ийн 1 зааснаар хамтран амьдрагчдын дундах эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дөрвөн нөхцөл хангагдсан бол хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болох юм байна. Тухайлбал хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрэлтэд бүртгүүлээгүй байх, 5-аас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан байх, хөрөнгө дундаа өмчилж байгаа, дундын хөрөнгө бий болсон байх, хамтран амьдрагчид нэг оршин суух аягт бүртгэлтэй байх. Өөрөөр хэлбэл хамтан амьдралтай байсан дундаасаа хүүхэдтэй болсон хамтран амьдрагчдыг сасан тохиолдолд тэдний хамтран амьдрах хугацаанд бий болгосон эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэл бүрдэх юм. Хуулийн төслийн 21-ийн 2 зааснаар хамтран амьдрагчид сасан тохиолдолд бие биеэ тижээн тэтгэх үүрэг үүсэхгүй. Гэвч хамгийн гол нь төслийн 21-ийн 3 зааснаар хамтын амьдралын үед болон хамтын амьдрал дуусгар болоход тэдний хүүхэд нь албан ёсны гэрэлтэд бүртгүүлсэн эцэг эхээс төрсэн хүүхдийн нэг адил эрх эдлэнэ. Өөрөөр хэлбэл гэрэлтийн баталгаагүй байх нь хүүхдэд тижээн тэтгэх үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн үг юм. Улсын хурлаас энэхүү гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг хилцэн баталвал албан ёсоор гэрэлсэн ч хамтран амьдарсан ч хүүхдийн өмнө хүлээх үүрэг хуулиар зохицуулагдаж гэр бүл саллаа гэхэд хүүхэд хохирч үлдэхгүй байх тогтолцоо руу нийгмээрээ шилжих юм. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрыг түшгэлэн барих зэ сайлуулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчаар бүгд найрамдах Хятад ард улсын NFC компани шалгарлаа. 2 шаттай явагдсан тус сонгон шалгаруулалтад 7 улсын 13 компани өрсөлдснөөс энэхүү уул уурхай инженеринг үйлдвэр бүтээн байгуулалтын EPC ерхий гүйцэтгэгч туршлагатай компани хамгийн өндөр оног авчээ. Төслийн өөрчилсөн тээзүүгээр зэ сайлуулах үйлдвэрийг 700 гаруй сая $7 хөрөнгө оруулалтаар 2 жилийн хугацаанд барихаар тооцоолсон байна. Үйлдвэр ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж жилд 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Дашим дуртахад Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар нь өнгөрсөн 2025 онд 574 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж экспортод гаргасан байна. Монгол банк зүүн өмнөд Азийн төв банкнуудын холбоо болон олон улсын төлбөр тооцооны банкны санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан Аз намхан далайн бүсийн хяналт шалгалтын газрын захирлуудын баг хурал Улаанбаатар хотын амжилттай болж өндөрлөө. Энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд бүс нутгийн 19 төв банкны 40 орчим төлөөлөгч оролцсон байна. Уулзалтаар дэлхийн санхүүгийн зах зээлийн дижитал шилжилт, ур амьсгалын эрсдэл болон банкны салбарын хяналт шалгалтын шинэ чиг хандлагын талаар харилцан туршлага солилцлоо. Энэхүү хурал нь Монгол улсын санхүүгийн салбарын нэр хүнд оролцоог олон улсын түвшинд нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг зохион байгуулагчид онцолсон юм а. Санхүү эдийн засгийн их сургуулийн сэтгүүл зүй ба эдийн засаг төслийн хүрээнд зохион байгуулагдсан Media Entrepreneurship 14-7 хоногийн хөтөлбөр амжилттай өндөрлөж төгсөлтийн үйл ажиллагаагаа хийлээ. Уг хөтөлбөрт хэвлэл мэдээллийн салбарын 18 байгууллагын 25 удирдах ажилтан хамрагдаж, стратегийн сэтгэлгээ, инновац болон бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр мэдлэг ур чадвараа дэвшлүүлсэн байна. Хөтөлбөрийн шилдэг төгсөгчөөр парламент телевизийн дэд захирал Нямбаяр тодорч, олон улсын мэргэжил дэвшлүүлэх сургалтын 20 сая төгрөгийн тэтгэлгийн эзэн болсон бол шилдэг судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нийгмийн хариуцлага, инновацийн чиглэлээр их жаргал, оюун марал, дэлгэрмаа ган тулганаар онцлог төгсөгчөөр шалгарлаа. Энэхүү хөтөлбөрийг санхүү эдийн засгийн их сургууль, сэтгүүл зүйн инновац хөгжлийн өвөр төв, төрийн бас байгууллага хамтран Rio Tinto Монгол компани дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харамтрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Орон улсын хоолойд эргүүллийн үүрэг гүйцэтгэж байсан Америкийн армийн эсрэг тэргийг Ираны тал унагсан хэмээн буруутгасны маргааш буюу мягмар гарагт Америкийн зэвсэг түвшин хариу арга хэмжээ авч Ираны нутаг дэвсгэрт агаараас довтлсон бол 5 гарагт мөн талууд харилцан бие биедээ довтлоод байна. За Америкийн зэвсэг түвшин Ираны газрын тосыг тээвэрлэн Орон улсын хоолоос гарахыг завдсан Палау улсын талбайтай Сетебело эмээх хөлгийн хөдөлгүүрийн хэсэгт наривчилсан цохилт өгснөө мөн давхар мэдээлсэн бол
Энэ нь Ормосын хоолойн бүсэлд тэгснээс хойш Америкийн зохиолдод өртсөн 8 дахь ачаа тээврийн хөлөг болж байна. За Энэтхэг улсын гадаад хэргийн яамнаас уг хөлөг дээр байсан 21 хүн аврагдсан ч Энэтхэгийн 3 иргэн сургуу алга болсныг мэдээлсэн бол Америкийн цэргийн төв командлын төлөөлөгч Ахмад Тим Хокинс хөлөг рүү гал нэхээс өмнө багийн гишүүдэд анхааруулсан гэдгийг баталсан байна. За харин Ираны Исламын хувьсгалт гвардийн зүгээс Америкийн арми Иранд хийсэн халдлагын хариуд ойрох дорнод дахь Америкийн 18 гол объектыг устгаснаа мэдэгдсэн бөгөөд үүнд Кувейт дахь Америкийн армийн Али Салим агаарын хүчний бааз, Ахмед Жабер агаарын хүчний бааз болон Бахрейн дахь Шейх Иса агаарын хүчний баазууд багтсныг дурджээ. Түүнчлэн Ираны зэвсэг түвшин пүрэв гарагт хийсэн мэдэгдэлтэй тус бүс нутгийн тогтворгүй байдлыг харгалзан Ормосын хоолойгоор газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц, худалдааны хөлөг онгоц зэрэг бүх төрлийн онгоц нэвтрхийг мөн өдрөөс эхлэн хоригдж энэхүү дүрмийг зөрчсөн хөлгүүдийг цохилтын бай болгоно хэмээн мэдээлээд байна. Ийхүү талууд 2 дахь өдрөө харилцсан цохилтоо үргэлжлүүлснээр олон улсын зах зээл дээрх газрын тосны үн өсч нэгж баррел түүхийн газрын тосны үн $93 даваад байна. Лавгарагт Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа дотоодын инфляцийн хэмжээ өнгөрөгч 5 дугаар сард сүүлийн 3 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрсэнийг мэдэгдлээ. За Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн статистикийн товчооны зүгээс хэрэглээний үнийн индекс жилийн өмнөх мөн үеэс 4.2%-аар за өмнөх 4-р сарын 3.8%-аас огцом өссөнийг мэдээлж 2023 оны 4-р сараас хойш хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болоод байгааг онцоллоо. 5-р сарын инфляцийн тоо баримтаас харуул эрчим хүчний үн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.5%-аар, бензин шатхууны үн 40.5%-аар, хүнсний бүтээгдэхүүний үн мөн 2 дахь сартаа мэдэгдэхүйц өсөж жилийн өмнөх үеэс 2.7%-аар өссөн байна. Америкт инфляц өссөн нь Трампын засаг захиргааны Иранд явуулж байгаа дайн эрчим хүчний үн өртгийг өсгсөнтэй шууд холбоотой бол цагаан ордны сэтгүүлчдийн эдийн засгийн үзүүлэлтэд санаа зовж байгаа эсэх тухай асуултад Дональд Трамп би инфляцид хайртай. Яагаад гэвэл Ираны дайн дууссаны дараагаар инфляц огцом унах болно гэж хариулсан байна. Харин эдийн засагчид түүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд хизээ дуусах нь одоогоор тодорхойгүй байгаа дайныг дуусла гэж үзэхэд газрын тосны үн өмнөх түвшиндээ буцаж хүрэхийн тулд хэдэн сарын хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Мөн зарим эдийн засагч нар инфляц оргилдоо хүрсэн учраас оны 2 дугаар хагаст буурч эхэлнэ гэсэн таамгийг гаргаад байна. Дараагийн мэдээ хүргэе. Тайваны арим лав гарагт Америкийн нэгдсэн улсын Lockheed Martin компани үйлдвэрлэсэн HIMARS хөдөлгөөнт буужингийн системийг анх удаага баруун эргийн дагуу туршин галалсан байна. Ингэснээр Тайваны арим HIMARS буужингийн системийг их газрын хятадтай нүүр тулсан баруун эргийнхээ дагуу байрлуулж анх удаа бодит буудлага хийж туршсан. Энэ бөгөөд өнгөрсөн жил зүүн эргийн ойролцоо туршиж байсан юм а. Сургуулийн гол зорилго нь HIMARS буужингийн системийн хөдөлгөөнт байдал болон галалсны дараа дөрвөн хугацаанд байрлалаа солих тактикийг сургуулахад чиглэсэн ба командлагч Коминпин энэ удаагийн сургуулалтыг амжилттай явууллаа хэмээн мэдэгджээ. HIMARS системийн туршилт лав гарагт Тайваны төв хэсгийн Тайжун хотод болсон ба тус арим хятадын давталгооны хүчийг сааруулах байлдааны нөхцөлийг дуурайлгасан цэргийн сургуулалтыг ийхүү явууллаа. Сүүлийн мэдээ хүргэе. Мягмар гарагт Умард Ирландад 30 настай Судан улсын цагаач иргэн бусдын амь насанд халдах зорилгоор хутагтай халдлага үйлдэж баривчлагдсны дараа нийслэл Белфаст хотод цагаачдын эсрэг иргэдийн ширүүн тэмцэл хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. За улмаар даамжран үүмэн самун хүчирхийллийн шинжтэй болон үргэлжилсээр байна. 2 өдөр үргэлжилсэн тэмцлийн үеэр иргэд Белфаст даяар хэд хэдэн зэгт хүчирхийлэл үйлдэж орон сууц, автобус, автомашины галдан шатаасан эргүүд гарсан ба Умард Ирландын цагдаагийн газраас гудамж талбайд дэг журам сахиулах хүчийг нэмэгдүүлж үүмэн самуун дэгдэгчдийг тараахын тулд анх удаага даралттай ус шүршигч ашиглажээ. Цагаачдын эсрэг бусад жижиг хэмжээний эсргүүцлийн үйл ажиллагаанууд мөн Англи, Уэльс, Шотландд давхар өрнөд байна. Цагаач иргэний үйлдсэн дээр хэргийн улмаас хохирогч болох Умард Ирландын иргэн Стивен Огилви зүүн нүдгүй болж баруун нүд нуруу нүүрэндээ шархацсныг хэвлэлүүд мэдээлжээ. За сэжигтэн хадид алуудид аллага үйлдэхийг завдсан утга эзэмшсэн хэрэгээр лав гарагт шүүх хурал эхэлсэн бөгөөд шүүгч түүнийг батлан даалтаар суллахаас татгалцсан байна. Одоогоор түүний халдлагыг терроризмын сэдэлтэй гэх нотлохоо олдоогүй байна. Их Британий ерөнхий сайд Кир Стармер уг халдлагыг аимшигтай хэмээн буруу шаасан бол Умард Ирландын тэргүүн сайд Мишель Онил арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзэл хүчирхийллийг хаанч зөвтгөх аргагүй гэж мэдэгджээ. Тохондоо гадаад мэдээ өргөлөө анхаарлаа хандуулсан баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа тусанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.